Хей юу сан залуусаа бим байна. За энэ удаагийн Python-ийн хичээлээр хэдүүлээ хувьсагч тоонууд тэгээд түүн дээр хийгдэх үйлдэл харьцуултын талаар бол үзэх болно. За бид өмнөх хичээлдэр болохоор хамгийн анхны Hello World гэдэг кодыг бичүүлсэн шүү дээ. За яг түүнийхээ үргэлжлэл болоод явцгаая. За тэгэхээр бид нар бүгдээрээ тоог бол мэдж байгаа. Бүхэл тоо, бутархай тоо, сөрөг тоо гэж. За жишээлбэл би нэг бүхэл тоо 25. За бутархай тоо магадгүй 525. За сөрөг тоог бол би магадгүй 19 ч юм те нэг иймэрхүү 3 тоо бичээ. За тэгэхээр програмчлалын хэл дээр болохоор ерөөхдөө дандаа бүхэл болон бутархай сөрөг энэ 3 тоо байгаа гэсэн үг. Тэр өөр ямар нэгэн илүү тоо бол байхгүй. За бид нар хувьсагчийн талаар бол бүгд мэднэ. Одоо математикийн багш маань бид нар самбар дээр гарч ирэл за x эргэн өгсөн бол z-ийг олоороо ч юм уу те нэг иймэрхүү байдаг байсан бол манай програмчлалын хэл дээр болохоор тухайн хувьсагчинд ерөөхдөө утга агуулгыг хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр би a гэдэг хувьсагч маань 10-ын утга агуулна, b болохоор 25-ыг агуулна, c болохоор за жишээлбэл хасах 7-ыг агуулдаг ч юм уу те иймэрхүү гэсэн үг. Тэгэхээр та бүхэн a b c өгсөн бол d-г олоороо гэдэг зүйл их баг харагдахгүй гэсэн үг. За тэгвэл би програмчлалын талаас ярих юм бол a гэдэг бол хувьсагчийн нэр, хувьсагч гэж ярихгүй хувьсагчийн нэр. Тэгэхээр бид нар хувьсагчийн нэрийг өгөхдөө ерөөхдөө a b c d f ч юм уу те нэг иймэрхүү байдлаар бол өгдөггүй. Ихэвчлэн жишээлбэл нам буюу number за 25 за нас ч юм уу 20 ч юм те. За магадгүй за юу ч яаж болно шүү дээ те. Жишээлбэл salary ч юм уу те. За нэг гих мэтлээ. Хувьсагчийн нэрийг яг өөрт ойлгомжтой байдлаар өгөхгүй бол та бүхэн яг сүлд нь бахан A B C D Z-үүдтэй холилдоод төөрнө гэсэн. Гэхдээ угаасаа л нэг тийм буруу. Тэгэхээр хувьсагчийн нэрийг дараагийн удаа өгөхдөө нэг иймэрхүү байдлаар өгвөл зүгээр. За яг одоогийн байдлаар хэдүүлээ хичээл учраас хэдүүл ингээ үг авчи. За бид нар хувьсагч болон тоонуудын талаар бол ерөнхийдөө анхан шатны ойлголттой болчлоо. Одоо хэдүүлээ тухайн хувьсагчдэр хийгдэх үйлдэлийн талаар үл үзье. За бид цэцэрлэгтэй ч юм уу нэгдүгээр ангидаа үзсэн шүү дээ, тэ. Нэмэх хасах үржих хуваахыг. За би энэ дэлхийд энийг бичиж тавьсан байна. За жишээлбэл би A гэдэг хувьсагчийг 10-ыг оноолоо, би 5-ыг оноолоо гэвэл AB-ийн нийлбэрийг ол гэвэл 15 хас ялгуур үржүүр хуваах тэгээд 2 хуваах үйлдэл гэсэн үг. За тэгэхээр та бүхэн эхний дүрийг бол мэдж байгаа гэж найж байна, нэмэх үржих хуваах. Тэгэхээр 5 дахь энэ үйлдэл нь болохоор манай Python-ийн маань өөрийнх нь зүйл энэ юу гэхээр бүхэлдээ хуваана гэсэн үг. Тэгэхээр ганцхан ингэж хуваах юм бол би 5-ыг 2-т хуваавал энэ манайхаар 2.5 гэж бутгаатаа гаргана. Харин би 5-ыг ингэж хуваах юм бол манайхаар 2 гэдэг тоо гаргана гэсэн үг. Тэгэхээр манай Python хэлэнд маань бүхэлдээ хуваахыг хүсвэл та бүхэн зүгээр л 2 хуваах тэмдэг авахд л болно гэсэн үг. За тэгэхээр та бүхэн энийг сайн ялгаарай. За тэгэхээр энэ хэд бол амархан. За та бүхэн магадгүй хаалтыг бол бүгд мэднэ те. Хаалт ч гэсэн яг ижилхэн. За би ч энэ дээр нэг жишээ авч үзье л да те. За жишээлбэл би 2-ыг үржих нь за хаалтаа нэгээ 5-аас хасах нь 3. За хаалтаагаад хасах нь 4 гэвэх юм бол одоо манайхаар хамгийн эхлээд за би нэг магадгүй үржигч болгоч. За хуваах болгоч. За хамаагүй те. 5-аас нь 2, 2-ыг үржих нь 4, 4-өөс хасах нь 4 буюу манайхаар тиг гарна гэсэн. Тэгэхээр би үнийг ажиллуулах юм бол манай код маань тиг гэсэн үг. Тэр яг ямар нэгэн байдлаар бол зүгээр л бүр бага ангил математик аваад тэ тоонууд болохоор. Гэхдээ манай програмчлалын нэг иймэрхүү үйлдэлүүдийг бол мэдээж хийхгүй, энийг болохоор ийм юм хийх юм бол их хэрэг байхгүй шүү дээ. Тэгээ бид хэдүүл жоохон хүнд тоотол ажиллана. За миний дараагийн хэлэх гэж байгаа зүйл болохоор модуль байна. За модуль нь болохоор манай ямар ч програмчлал дээр бол хамгийн чухал зүйл. За модулийг та бүхэн ерөөхдөө мэдж байгаа ш найж байна. Би ч энд нэг бичүүлээ үлдэгдэл ерөөхдөө үлдэгдэл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би 5-ыг 2-т хуваах ингэж хуваах юм бол манайхаар үлдэгдэл нь 1 гэсэн үг. Хэрвээ би 5-ыг 3-т үлдэгдэлтэй хуваах юм бол үлдэгдэл нь 2 гэсэн үг. 5-ыг 4-т үлдэгдэлтэй хуваах юм бол үлдэгдэл нь 1 гэсэн үг. За та бүхэн ойлгож байгааг багш нааж байна. 5-ыг 5-т үлдэгдэлтэй хуваах юм бол тэг. 5-ыг би 6-т үлдэгдэлтэй хуваах юм бол өөрөө манайхаар 5 гэсэн үг. За тэгвэл энэ яг яаж яваад байна вэ гэхээр 5-ыг 2-т үлдэгдэлтэй хуваах юм бол үлдэгдэл нь 1 буюу 2-ыг 2-оор 4, 5-аас 4-ийг хасгаар 1 гэсэн үг. 5-ыг 3-т хуваахаар 3-1-ийн 3 хасгана. 5-аас нь 3 буюу 1 2. Тэгээ ерөөхдөө тухайн тоог үлдэгдэл гэсэн үг шүү дээ. Энэ ерөөхдөө маш их зүйлд ашигладаг модуль нь
За тэгвэл дараагийн миний ярих байгаа зүйл болохоор нэг Python хэлд маань иймэрхүү зүйл байдаг. Энэ юу гэхээр ерөөдөө зэрэг төвшүүлнэ гэсэн үг. За би жишээлбэл 5-ын магадгүй 5-ын кубик олё гэвэл та бүхэн 5-ыг өрчгөн 5 өрчгөн 5 тий. За магадгүй би 5-ын 10 зэргийг олё гэвэл 5-ыг өрчгөн 5 өрчгөн 5 гэ 9 удаа бичиж штэ тий. За ингэх бол ямар ч хэрэггүй манай Python хэлэн дээр маань хэдүүлээ зүгээр л 5-ыг 10 буюу ингэ биччихнэ гэсэн үг. Тэгэхээр хоёр дараалал үржих тэмдэг орох юм бол 5-ын 10 зэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр би үүнийг ажилуулах юм бол манайхаар 9,765,625 гэж гаргаж байгаа гэсэн үг. Тэгэхээр манай Python хэл маань маш олон товчилсон тэмдгүүдтэй. За ерөнхийдөө бүх одоо үйлдэл, хувьсгч тоонууд нь бүгд ерөнхийдөө бол маш амархан. Дараагийн миний ярих зүйл болохоор харьцуулт байна. Харьцуулт гэхээр ерөнхийдөө та бүхэн их багын тэмдэг гэж мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр за би жишээлбэл энэ болохоор ихийг илтгэж байгаа. Энэ болохоор баг, энэ болохоор их буюу тэнцүү, энэ болохоор баг буюу тэнцүү гэсэн үг. Тэгэхээр хэрвээ та бүхэн энийг л нэг харж байгааг баг. Энэ болохоор их бөгөөд тэнцүү гэсэн үг. За би шууд жишээ авч үзүүлье л да. За би магадгүй 5 нь 10-аас их буюу тэнцүү гэвэл манай програм нь худлаа гэдэг үр дүн буцаана. Харин би 5 нь 10-аас бага гэвэл манайхаар үнэн гэдэг утга буцаана гэсэн үг. Манай Python хэлэн дээр маань бүх програмчлал хэлэн дээр маань болохоор ерөөдөө true эсвэл false гэдэг л хоёр юм байдаг шүү дээ ерөөдөө. Нэг болон тэг гэсэн үг. Тэгэхээр манай програм маань за би нэг үүнийг ажиллаж үзүүлье. Тэгэхээр би 5 нь 10-аас ихүү бага уу гэвэл надад нэг тийм үгүй л гэдэг хариулт хэрэгцээ шүү дээ. Тэгэхээр надад тийм ээ гэдэг хариулт ирж байна. Хэрвээ би 5 нь 10-аас ихээ гэх юм бол би худлаа гэдэг үр дүн авч байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг андуураад ялгаа салгаад авах зүйл бол байхгүй. За нөгөөдөөр true гэдэг утга маань өөрөө нэгийн тоог бол илтгэдэг. Харин худлаа гэдэг тоо маань болохоор өөрөхдөө тгийг илтгэж байгаа. Тэгээд ерөөхдөө нэг одоо ашиглахгүй ч гэсэн зүгээр мэдгэд бол илүүдэхгүй. За ерөөхдөө бол та бүхнийг хамгийн амархан хувьсгч болон тоонууд тэгээд түүнэр хийгдэх үйлдэлүүд харьцуултыг бол үзлээ. Гэтэ ерөөхдөө би та бүхэн сая жишээ авсан шиг иймэрхүү жижиг тоон дэр бол ажиллах бол ямар ч хэрэггүй хэдүүлээ зүгээр цээжрээ бодож болно. За би та бүхэнд жишээлбэл ингэж харуулъя л да. За магадгүй би 510-ын за би 4 зэрэгтэй бол мэдэхгүй. За би жишээл ингэж харчих юм бол би ингэж гарч байна. За би жишээл бүр ингэ 4123-ыг олъё гэвэл одоо та бүхэн ийм их тоо гарч ирж байгаа гэсэн үг. Ерөөдөө манай Python хэлэнд маань ийм ерөөдөө хамгийн гайхалтай зүйл нь болохоор ямар ч урттай тоонор бол ажиллах боломжтой байдаг. Гэхдээ мэдээж хязгааргүй бол биш. За тэгээ энэ хичээл маань энэ үрээд дуслаа хэдүүлээ. Хамгийн амархнаас нь эхэлж үзэж байгаа болохоор хэдүүлээ би хувьсаж тэгээд тоонууд тэгээд түүнэр хийгдэх үйлдэлд харьцуултын талаар бол бид товчлоо. За хэрвээ та бүхэн магадгүй дахиж ойлгоогүй энэ кодыг авахыг хүсэж бол миний GitHub хуудсанд бол байгаа. Би доор линк хэсэг дээр үлдээчээ. За хэрвээ миний хичээл таалагдах юм бол та бүхэн найзуудаа шеэр хийгээрэй. Би ямар нэгэн үн төлбөрөг бол зааж байгаа. Гэхдээ би ямар нэгэн лайк, шеэр, subscribe гэх заавал тэгж хийх шаардлагагүй л дээ. За дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.